гадны орнуудаар явж байхад ингээд хүүхдүүд нь цаанаа л нэг юм яг хүүхдэр байдаг те Монголын хүүхдүүд цаанаасаа л нэг их орныхоо төлөө ингээд нэг ачааны хүндийг үүрцэн байдаг те багасаа л та анзаарсан уу? Гадаадд нэг хүүхдийн дуунууд нэг энгийн хүүхдэд те one apple two apple нэг тийм байдаг шүү дээ. Монголд гэсэн чинь зүгээр мөнхөд орших миний их ороо. Чи яаж 3 настай хүүхд их орныхоо мөнх орших талаас санаа зовж чадчихна. Миний дүү алим мандрин тэргээ тоололтоо тэгээ зүгээр миний их ороо ингэж хэлсэн. Тэр жоо хүүхдүүдийн хүүхд насын наслуултаа тэр төрөө том болоод байрны зээлээ төлөөд амьдрын штэ. Тэ хэцүү штэ. Бид нар яагаад жоо хүүхдүүдтэй багаас нэг сэтгэл зүйн хүн дарамт үзүүлдэг байгаа юм бэ те. Гадаадд чи хүүхдүүдээ нэг тэгдэм байлээ штэ. Минийхөө хоолоо битгий асгацаа ингээд нэг өвтэйгэн тайлбарладаг. Манай Монголд болохоор нэг багаас нь нэг тийм амьдрал өөрүүлээд идэгтэй жоохон ч гэсэн ээж чинь тэнд ажиллаж байна. Бүх цалингаараа чарднаа тоглоом хоолож авч өглөө. Чи ээжигээ хуруу хумсаа хугалж олсноо хоолыг асгахгүй идтэй. Монгол хүн хоолоо асгадаг юм шүү. Хоолоо асгамаар бол гараа тэр нохоо шиг асгаад ид. Бүр ингэ жоо хүүхдийг зүгээр те